За өмнөх анги маань алдартай мэдслийн эмч аллах хийж бүдүүр зураглалаар өндөрлсөн. Үнэхээр сонирхолтой санаанд оронгүй юм болсон. Ингээд Hype Knife цувралын 5 дугаар анги Доки Мёнжинд хутга барин хүүтэйгээ сүүлчийн удаа уцаар ярьж байгаагаар эхэлнэ. Ингээд хүүтэйгээ ярьж дуусмагцэн Доки хоолойг нь тас завчдаг. Мёнжинд шархыг нь дарахын тулд селфи төгөөгөн Мёнжин машинаасаа бүдэрч буун тэрээр хадан хисааны төгсгөлд хүрч дараа нь Докиг харж байхад унаж өгтгээ. За манай эмч маань угаасаа айгүй хэрцгий нөхөрөөсөн байна. Бид нар л мдэггүй болохоос. За энэ дур зураг одоо хатагтаараа Доки хоёрын хоорондын ярианд шилжин. Тэний дунд ширээн дээр Мёнжингийн бүгж байх ба Доки тайлбар хүсдэг. Хатагтаараа тэр өдөр Докиг дагаж Мёнжингийн аминг одоо аварсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч түүний тархинд хүнд мэс заслын гимтэл учирсан тул түүнийг асрамжийн газарт байлгасан байдаг. Тэрээр өөрийнхөө нэрийг сандаггүй. Бид түүнийг Докиг 3 сарын өмнө нас барсан тул санаа зовох хэрэггүй гэж ярилцлагыг нь харж байна. За ингээ үзэгдэл шилжихэд хааны газар Сэвг ан хийж нутгийн бодон гахаг устгадаг. Юнжу ямар нэг зүйл түүнийг бухимдуулсныг мэдэж байгаач тэр ярихаасаа татгалзсан. Түүнийг цагдаагийн хэлтээс дуудаж дараа нь Кион бис заслын эмнэлэгт очдог. Тэнд тэр Докитэй тааралдана. Тэр совилгчийн биеэс нохооны ус олцсон гэж Сэвгд хэлдэг. Энэ нөгөө Ротвейлер нохооны ус гэсэн үг. Хэрийг нотлох байранд тэрээр өөрт нь хаалгаа хийвэл цагдаагаас зайлсхийхтэн тусалж чадна гэж зөөлсөн ч манай Сэвг маань зөрүүд татгалзаар л байдаг. Цагдаагийн хэлтс байцаагч ям болон бусад цагдаа нарын мөртөгчийг алга болсон эсэхийг шалгаж байна. Доки хамгийн сүүлд Лей рүү залгасан гэдгийг ян ойлгодог. Бид мөн цагдаа сав мөртөгч машиндаа сэжигтэй хүнтэй уулзаж хууль бус хагалгааны зурчлагч Мингийн тухай ярьж байгааг харнаа. За бас энэ донд яалтч хүнийг бөөний нохоо явж байгаа байхгүй юу? За энэ мөрдөгч бол угаасаа Докиг бол амар сайн мэддэг. Бараг ингээ хоёулаа найзууд. Ингээд тэр хоёр уулзна. Тэрээр нийллийн мөрдөгч тэр шүн түүнтэй уулзахыг хүссэн ч Доки би тавгүй байгаа тул цуцалсан гэж хэлдэг. Доки бас Ли түүнтэй ян ахуул авсан талаар ярихыг хүссэн талаар нь хэлдэг. Тийм болохоор би чамд Ли мөрдөгчийн талаар хэлээгүй маа. Чамайг ахуул авсан талаар надад ярьсан л да гэж хэлнэ. Янгийн хүмүүс Докигийн байшингийн хяналтын камерыг шалгаж тэр шөнө эрт унтсан гэдгийг батлнаа. Мэдээж маш гүн ухаантай хүн учраас энэ зэргийн юмыг бол өөрийгөө хамгаалахад бол бэлдсэн л байгаа юм л та тий. За ингээ манай хөөх Юнжу маань Кинхог Сэвг дээр очихыг ятгахснаар Кинхо Сэвг дээр очдог. Тэд өөрсдийнх нь нөхцөл байдалд харамсаж Сэвг өөрийн мөрөөдлийн амьдралаа өдөр шөнөгүй мэс заслын тасагт байх тухайгаа өгүүлнэ. Кинхо түнд Юнжу үнэхээр санаа тавьдаг гэдгийг ойлгуулдаг. Кинхог Сэвгийг дагуулan Юнжутай уулзуулж байгааг харуулнаа. Тэрээр тархины том хавдартай ч мэс засал хийхийг хүсдэггүй. Тэр зүгээр л хорог орохыг хүсэж байгаа боловч Сэвг түнд удаан зовлонтой өхлийг туулах болно гэж хэлээд хэрвээ мэс засал хийлгчих юм бол тэгэл шууд хүснээ ч мэдгүй явцна. Тэгэхээр ингээд удаан өвдөлт зовж байхаар хэрцгэн мэс засалд орцгоо гэд гуйгаад шаналгадаг. Тэр бүтлгөөт бол хурд өгөх юм шиг хагалгаа хийхийг ингээд ятгах байгаа. Эцэст нь мэдээж Сэвг амжилтанд хүрдэг буюу манай Юнжуд хагалгаа хийж амийг нь авардаг. Үйл явдал одоо цаг үед ирэхэд Юнжу эмээ сандаа байх үед хоёр эрэгтэй орж ирнэ. Тэдний нэг нь сум мөрдөгчтэй уулзсан сэжигтэй хүн юм. Өглөө нь Сэвг Юнжу гэртээ байхгүй мэдээд түүн рүү залгадаг. Тэр хичээлтэй байгаа гэж хэлээд дараа нь кино үзэх гэж байгаагаа хэлнэ. Бодит байдал дээр түрүүний хүмүүс Юнжуг хонгилт байлгадаг. Тэрээр Юнжуг задаж совилгчийг хэн хүнээсэн болохыг мэдхийг шаарддаг. Сэвг театрт очиж өөртөө киноны тасалбар худалдаж авдаг. Түүнийг дагаж явсан Ра хатагтай үүнийг хараад итгэлүүрт байдаг. Докиг мэдээлв. Дараа нь тэр хоёр хит хитэн зүсмэл мах худалдаж авдаг. Гэтэ энэ хүн итгэхэр биш. Арай өөр их хэмжээгээр авдаг. Энэ хооронд ям өрдөгч өөрийн холбоо сүлбээ болох хүмүүсийнхаа нэгээс Мингийн дугаарыг авна. Мин Доки руу залгаж удахгүй янтаа уулзна гэдгийг мэдэгддэг. Тэр Сэвгийн талаар мэддэг гэдгээ сануулсан. Докиг мэдээж уурлуулна. Доки тэр дараа мөрдөгч ян руу залгаж уулзахыг хүссэн ч ян татгалцдаг. Дараа нь бид Докиг Мин болон түүний хүмүүсийн нэгийг тансаг байранд өгтөн авахыг харна. Доки Сэвгийг аврахын тулд Минтэй тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаа нь Минийг Доки Сэвг хоёрыг хамтдаа ямар нэгэн учир уруулсан болов гэж гайхшруулахад хүргэдэг. Энэ бодлон Докигийн уурыг маш их хүргэн. Мин тэдний харилцаа ямар байгааг бол гайхаад ингээ хоцордгоо.
Ян Мин руу тэдний уулзсан талаар уцтаж Мин түүнд бодлоо өөрчлөлтөө хийлдэг. Мин Доккид шийдвэр гаргах цаг хэрэгтэй гэж хэлээд Докки явлаа. Дараа нь Ян хин нэгэн рүү залгаж хаалганы хуваар гарахыг тэдэнд хэлдэг. За ер нь бол манай нэр хүндтэй мэс засалч маань аль бие ёсоор ингээд мэс заслын хар зах зээлд гар дүрж орж ийн. Сэвкийн төлөө. Магадгүй өөрийнхөө амны төлөө ч гэж магадгүй шүү дээ. За үйл явдал нөгөө талд шилжихэд киноны дараа Сэвк Ёнжог олж чадаагүй хэвээр байдаг. Тэр түүний дугаараас залгаж тэр хүн түүнд хаягаа өгдөг. Тэр ирээд Ёнжог задуулсан байдалтай байхыг харна. Тэрээр эхний ангид мэс засал хийлгсэн залуутай уулзнаа. Тэрээр сувилагчийн амь насыг хөнөөсөн хэрэг бидэн дээр сэжиглэхэд санаа зовж байна гэж хэлдэг. Сэвк болохоор би өөрийнхөө асуудлыг өөрөө шийднэ. Битгий ингээд хэтрүүлээд гэсэн чинь тэр Сэвк минийг тэгвэл чи өөрөө зайлуул гэж хэлдэг. За ингээд дахиад нэг хүний амьд хүрэх юм нь бол хэрэг гарч байна гэсэн үг. Ингээд тэр хоёр гэртээ харах замдаа Сэвк Ёнжогоос Филиппин руу нүүх хэсгийг асуудаг. Тэнцэнэ очоод эмийн сангаа нээгээд дураараа сайхан эрхчлөөтэй амьдрий гэж хэлдэг. Тэгсэн чинь Ёнжоо ирс татгалзаад ингээд тэр хоёр маргааны дунд галын машинууд хажуугаар нөнгөрдөг. Сэвк гэртээ ирээд нохоонууд нь унтдаг сарвчин шатаж байгааг олж мэддэг. Хатагтай Ра тэнд байгаа бөгөөд бид түүнийг Докки руу залгаж ажил дууссан гэж хэлхийг харна. Сэвк Докки руу залгаж уулзахыг шаардна. Ингээд тэд машин зам дээр таарахад Сэвк уурандаа Доккигийн машиныг маш олон удаа мөрөгдөг. Ингээд Докки гарч ирээд хоёр машины дунд тамхилаа зогсдог. Ингээд Сэвк яг дайрцгийн даваан дээр эцсийн мөчөд түүн рүү чиглээ явсан ч иргэдэг. Удалгүй Мин Сэвкийн гэрт буун. Хинхоо Ёнжоноор бас тэнд байгаа. Хинхоо түүнд ажиллахаас татгалздаг. Мин дараа нь тэд өөртөө 120 сая воны өртөө гэдгийг Сэвкт сануулдаг. За ингээд Hyper Namp-ийн 5 дугаар ангийн төгсгөл тэд гуруулаа Мингийн үйлчлүүлэгчийн хагалгаа болох том хөлөг онгоцны дэргэж хүлээд сунаа. Энэ бол хоёр мэс засалт шаарддаг мэс засал бөгөөд тэнд байгаа хүн бүрийг гайхшруулсан зүйл нь хоёр дахь мэс засалч нь Докки байлаа гэж. За үйл явдал бүр улам л эмх замраагаа алдсан ойлгомжгүй бүр одоо нөгөө таамаглахын аргагүй болж эхэлж байгаа яг энэ үеэс. За ингээд 6 дугаар анги нь гинтийн дурсамжаар эхэлнэ. Докки хамгийн өндөр оноо авсан учраас өөр их сургуулиас залуу Сэвкийг одоо ажиллах санал тавьсан доктор Сонтой ярилцж идэг. Тэрээр угтах аслал нийгмийн ажилтныхаа хамт ирсэн байдаг. Доктор Сон Доккид Сэвкийн мэс заслынхан замбраагүй зан авир мөнгөний төлөө зээлийн акулуудтай харьцдаг. Ерөнхий ер нь бол байгаа байдал нь айгүй гаж тэгээд дээрэс нь ядуу гэдэг талаар ярьдаг. Дараа нь тэр Доккиг ажиллах хүсэлтийг нь харуулдаг. Одоогийн байдлаар бид Доккид тэр шар цаасанд байгааг харж байна. Мингээс уцтаж санал төвшүүлнэ. Дараа нь бид Мингийн завь руу шилжихэд Докки Сэвк болон бусад хүмүүс уцаа өгөхийг тушаана. Сэвк ууртай хэвээр байгаа бөгөөд Мин хэлэхдээ үйлчлүүлэгч Доккиг энэ хаалгааны тэргүүлэгч болохыг хүсэж байгаагаа тайлбарлана. За ингээд Хинхоо Ёнжоноор хаалгаанд туслах үүрэг гэрэлтээр бэлдэж байна. Одоо усан онгоцны тавцан дээр байгаа бөгөөд бид түүнийг 3 нохоохоо хүзүүвчиг ус руу шидэж байхыг харнаа. Докки хажуугаар нэрч түүнийг цагдаагийн мөрдөн байцаалтаас аврахын тулд нохоог нь алсан гэж хэлдэг. Гэтэл манай Сэвк болохоор би өөрөө нохоогоо нуучиж болох байсан. Тэгтэл яагаад ингэж алж байгаа юм бэ гэд маш их уурладаг. Тэгтэл манай хөшөмж болохоор юу сүртэй сүржин юм бэ гэж хэлсэн чинь манай Сэвк угаасаа эцэстээ хүрээд тэгээд барьж авчээсэн шүхрээрээ эмчийг бол бүр нэлийн балбдаг. Тэгээд Ёнжоо ирж иш нэг салгаж авдаг. Ингээд тэр өрөөндөө орж ирээд өөрийгөө төвчдөг. Мин Ёнжоо түүний хяналтандаа байлахыг сануулж стивээс тэдний хинэн тусан онгоцноос амьд гарахгүй Ёнжоо үйлчлүүлэгч хинбэ гэж асуухад Мин түүнийг бурхан гэж хэлдэг. Нөгөө талд Хинхоо Докки хоёр өрөөндөө ордог. Тэгээд Хинхоо болохоро өөр сайн мэс тасалчаар та мэс таслаа хийлгүүлчих болдгоо мó гэсэн чинь Докки бол хамгийн сайн нь бол Сэвк. Тийм учраас түүнийг би өөрөө бас ийм чадварт сургасан. Гэтэл одоо надад ингэж мэс засал хийж өгөхгүй байх шалтгаан байхгүй гэсэн чинь Хинхоо болохоро танаас ингэж суралцсан оюутнууд танд одоо ямар ч өргүү гэж хэлдэг.
Энэ хооронд хадагтаараа Алан Кимиг онгоцны буудлаас тосож аваад Доккигийн гэрт хүргэж өгнө. За ингээ өглөө нь Докки өвчтөнтэй уулзсан бөгөөд тэр нь болохоор бурхны шашны тэргүүлэгч 200,000 дагалдагчтай хүн байдаг. Тэрээр харт хавдартай боловч шашин шүтлэг олон дагалдагчтаас болж энгийн мэс заслын эмнэлэгт хаалганд орох одоо боломжгүй буюу хил амнаас нуугдж байгаа гэсэн үг. Завны өөр нэг хэсэг газарт Мин Сеюк болон бусад хүмүүс мэс засал хийхийг өвчтөн хүссэн учраас шүн болно гэж мэдэгдэнэ. Хинхоо өвчтнийг алтартай шашны удирдагч Ким Юнтэй гэдгийг илчилдэг. Сеюк дараа нь Хинхоод Доккигийн гар тийм сайн биш байна гэж хэлдэг. Тэрээр Хинхог хаалгааны үеэр ажиллаж байхгүй даа. Цагдаагийн хэлтээс буцаж ирэхэд мөрдөгч Ян Минг болоход 7 хоногийн хугацаа өгчээ. Хэсэг хугацааны дараа бид 2 цагдаа Мингийн харьяа ажилтан Пёингогтэй уулзахыг харна. Тэр нь Ян Минийн утасны дугаарыг өгсөн. Байцаагч Ян түүнээс Мингийн талаар байцааж эхэлдэг. Шүн хайр тогтсон Доккийн мэс заслыг тариа тарьдаг. Ингээд Ким Юнтэйг мэс заслийн өрөөнд аваачна. Тэр Сеюкийг ямар залуу байгааг хараад гайхаж түүнд мэс заслийн үйл явцыг тэр түн тайлбарладаг. Дараа нь тэр Доккиг гарын чичрүүл өөртөө байрлал салахыг хэлдэг. Мэс засал эхэлдэг бөгөөд Докки цусны суцыг цоолж салтахад хүргэдэг. Тэднийг үргэлжлүүлэх үед Докки Сеюк ямар их талархалгүй хүн бэ гэж ярьж эхэлдэг. Тэрээр чамд багшлах нь надад бол сэтгэл хөдлөлгөн байсан. Анх удаа хүнд юм заах нь ийм гоё гэдгийг мэдрүүлсэн. Энд ч маш их баярлалаа гэж хэлдэг. Харин чи бол надаа ингэж талархдаггүй. Намайг ер нь бол үзээ яддаг гэж хэлсэн. За энэ яриа нь болохоор Сеюкийн сэтгэлийг хөдөлгөж байдаг. За энэ хооронд мөрдөгч Ян Ингүүгийн утсыг ашиглан Мин рүү шууд залгацдаг. Хаалганы дараа Сеюк тавцан дээрээс Доккиг олно. Тэрээр түүний боцноос ялгаатай нь түүнийг үзээ яддаггүй гэж хэлдэг. Түүнтэй хамт хаалгааны өрөөнд байсан тэр үед түүний хамгийн аз жаргалтай дурсамжууд энийг байсныг тэрээр ер нь бол хүлээн зөвшөөрдөг. Тэр түнд бүх зүйлд талархаж яг энэ киноны үйл явдалд анх удаа эвтэйгээр чин сэтгэлээсээ урд нь хүндэтгэл үзүүлэн бүх ийдгөө. За энэ киноч учиргүй л нөгөө энэ эмчээс хөшөө аваад эхлэх юм болов гэсэн чи сүүлдээ бүр эвлэрээд байгаа мó. Гэтэ амар олон нууцуд бол ил болж байгаа л доо. За Доккигийн туслахын Чао Ён түүнийг өвчтэй байгаад бол ажилдаа ирэхгүй гэж бодоод ирэхээр ирдэг. Докки хотоос гарсныг түүний туслахын түнд мэдэгдэнэ. Уян оронд нь Алантай уулзаж тэр энд Сеюктэй мэс засал хийхээр ирсэн гэж хэлнэ. Алан түнд эмрээ зургийг үзүүлэхэд тэр түүнийг Доккигийнх гэдгийг даруй мэддэг. Дараа нь бусд нь завыг орхиж байхад хинхоо өвчтөнд анхаарал тавихаар үлднэ. Хадагтаараа Доккиг өргөөд замдаа Мин магадгүй Сеюкийн ашиглан Доккиг өөртөө хагалгаа хэлэхэр хүчлэх гэж байна гэж анхааруулдаг. Докки хатагтай раг машина зогсоохыг хүсээд Сеюкийн доктор цанд бичсэн хуучин загтлыг уншнаа. Түүнд тэрээр өөрт нь дургүй гэдгийг мэдэж байгаач мэдрэлийн мэс засалч болох нь ёстой гэж хэлдэг. Тэрээр маш их идэвхтэй байдаг тул хоол идэх хунтхай хүртэл зогсоосон тухай өгүүлжэдэг. Тархины хаалгааны гэрч болохдоо анх удаа ухаан санаа нь уралтаж анхаарлан сарнаагүй гайхалтай мөчөөсөн талаараа захиандад урдсан байдаг. Энэ загтлыг өгүүлэх явцад бид Доккигийн оюутнаас мэс заслын хүртэл амьдралыг хардаг. Энэ нь Сеюкийн өөрийнх нь тухай толгой өвдөх уралдах сэтгэлгээнээс эхлээд мэс заслын амар амгалан хүртэл яг Сеюктэй ижил мэдэрдэг байсан талаар дурдсан байдаг. Мин Сеюк янжуунаар оройн хоол идэхээр явж байгаач Мин түүнд одоо с ิจ гтэй санагддаг. Мин цагдаа Янтай харт зах зээлийн мэс заслыг шууд барьж өгөхөөр тохиролцсон байдаг. Одоогийн байдлаар Сеюк юнжууд толгой нь өдөж байгаа тул өвчин намдаа хэмээн сангаас авахар явуулдаг. Ингээд Мин цагдаа нартай харан мэдчилж Сеюкийг нэг тийш нь гарцгүй газар руу оруулаад цагдаа нарт барьж өгөхийг оролддог. Энийг ч гэсэн ер нь Сеюк с ิจ гтэй гэдгийг мэдсэн болохоор ямар ч гэсэн юнжуг бол ингээд имийн сан руу хуураад төр зуртаа явуулсан. Тэгсэн чинь яг тэр мөрчөд уян Сеюк руу уцаар залгадаг. Тэгээд Доккигийн бие муу байгааг хэлнэ. Тэр түн Доккиг аль болох одоо маш хурдан яаралтай мэсцлийн эмнэлэгт хүрэхийг хэлнэ. Тэгсэн чинь манай хүн би зургийг харсан болоог байх хэвээр доо гэсэн чинь чи үнэхээр мэдэхгүй байна уу гэд хоёр өөр зураг харуулсан болж таардаг буюу Докки одоо бүр эцсийн хүнд үхэх бараг шатанда очсон байгаа юм бэлээ. Яг энэ үедээ зэрэгцэн Докки Минийг бариад харанхуй гудамж авч авахыг харна. Ингээд араас нь харахад цусны жижиг толбнууд түүний 10 зам дээр тогтож үлддэг. Ингэснээр Hyper Knife-ийн 6 дугаар анги дуустдаг.
За ер нь яг сүүлийн энэ хоёр анги дээр бүх үйл явдал бүр эсрэгээр эргэжлээ. Хүмүүсийн байр суурь ч гэсэн өөрчлөгдөж байна. Тэгэхээр дараагийн хоёр ангид бас хин болж өөрөх нь бол бас тодорхойгүй ийм барьцгүй айхтар бүрүүд бол таарч ингэж үзэж байна. Одоо тэгээ дараагийн ангид бол маш сонирхолтой болох бах. Одоо баг 2 анги үлдсэн. Энэ хүртэл кино тайлбарыг мань сонсоод ойлгоод байж байгаа та бүхэндээ баярлалаа. За тэгээд хамгийн эцсийн анги хүртлээ. Тэр хамт байхад бол сабаараарай. Анги дараагийн анги бол баярлалаа.